Хай контентчдоо та бүхэнд covered item-нуудыг бэлгэлье. За одоо нөгөө нэг хүний инвентарид нэг ширхэгч гэсэн skin гэдэг явдаг байсан бол одоо зүгээр та бүхний инвентарид нэг ширхэгч гэсэн covered item нэмэрлээ тийм ээ. Covered item-нууд тэнгэрт хадаж байгаа энэ цаг үед манайхан хийсэн бичлэгнүүдээс мөн манайхан оруулсан gift-үүдээс нэг ширхэгч гэсэн covered item хожоосоо гэж би бас хүсэж байна. Цэнгэлт хийх байгаа бол төвшин гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшин гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа gift-үүдэд оролцох бүрэн боломжтой байна. Цэнгэлт хийхдээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктарч, subscribe хийхээ мартуузаа. Зя. Нэг бол кожо ахыхаа промо кодыг ашиглаад энэ gift шүү дээ энэ. Энэ gift руу $10-оор нэг рүү $10-оор ороод 5 удаагийн ирэх аваад хожих нэг тийм боломж байна. Тийм ээ. Энэ одоо 11 сарын 4 гэдэг чинь маргаас задрах гэж байгаа юм уу? Тийм биш үү? Яг хэр их хуурс. Одоо 178. Яа. Дөрөвдөл гоё кинод байна да. Гэхдээ яг энэ яадаг вэ гэхээр шүү дээ те. Ийшээ оролцсон шүү дээ. Тэнгүүтэл зүгээр $2-оор оронгүүтэл зүгээр биш $5-оор оронгүүтэл биш буруу яриад байна. $10-оор оронгүүтэл ялах магадлал чинь 5 дахь илүү нэмэгддэг лөө юу илээ. Тийм байх. Тэр их мөнгөнд дүнгээр цэнгэлснээр л юм шүү дээ. Тийм. Сүүлийн одоо 30 өдөрт 10 скин маань $4,452 одоо ерөнхийдөө шагналын сан босчээ. Тийм ээ. K-drop-ийн маань онцлог нь юу байдаг вэ гэхээр 200 хүн оролцдог. Тэгээд айгүй хурдан задардаг. Тэгээд сүүлийн үед бол covered skin-үүд үнд ороод байгаа учраас дандаа covered skin-үүд хийж байгаа. Дуугаар хосвол нэг нь авах нэ. Нэг байтугай авч магадгүй. Тэрийн сайн мэд. Тийм үү. За энд болохоор энэ нэг нөхөр би ингээ анх ажилдаг байхдаа биш дөнгөж K-drop-т ажиллаж байхдаа мэдхгүй байжгаад хийцэн gift гэхгүй $539 gift $3 орно гэд хийцэн 864 хүн оролцоод энэ эддээ авчиж байгаа байхгүй. Энэ хизээ задрах нь мэддэхгүй байсан gift гэхгүй. Одоо Falchion, Lavaha Knife, Damascus Steel 2 усаа ичиж. Тэгээ одоо тэгээ бас нэг юм харанхуй скинүүд байна энд зөө. Энэ Marble Fade байна, энэ Talon Knife байна. Хизээ задрах нь мэддэхгүй. За энэ Emerald Web Specialist Gloves бас байгаа. Энд 700 хүн орно гэж байгаа. Энэ Vulcan хайрнаас нэлээд төгссөн байна. За тэгээ хамгийн гоё юм нь юу вэ гэхээр K-drop дээр чинь та бүхэн танилцуулаад байна шүү дээ тийм ээ. Явж байгаад энэ үд байхгүй. Нөгөө тоглож байгаа level цогцолдог. Тэр level-ээсээ шилтгаалаад ингээд үнгүй кейснүүд нээдэг байхгүй. Би одоогийн байдлаар 171 levelтэй 180 level хүрчүүл энэчнээс унах хамгийн хямдхан скин нь энэ. 128. Хамгийн хямдхан. Өдөртөл 128 гусаад тахна шүү дээ. Тий. Тэгээд энэ нөхдүүд чинь болохоор ингээл сая сүүлд авсан нөхдүүд байгаа тоо. Одоо хэдүүлээ $160 үнгүй кейсийг нээж үзье заяа. Энэчнээс миний авах хамгийн хямдхан скин Red Lemonade $112 байхгүй. 24 цаг дотоод би $112 үнгүй энэчнээс фармдж байгаа гэсэн үг. Оо. Lemonade. Хамгийн өндөр. За тэгэнгүүтэл 150 level. 150 level дээр унгааж болох хамгийн боломжтой энэ 150 level мөн үү? Эдгээр нь хайдсан аянд биш үү? Neon Rider. Энэс Batlik cover байгаа юм байна. Энэ бол Neon Rider л да. Бидгэж байна. Оо, contentment breach гинэ. Энэ сагчлаа л да. За ингээд нийтдээ $200 хэдэн үнгүй кейснээс хусчиж байгаа юм байна. За 140 level дээр нь юу вэ? Энэ Mactan юм байна л да. Ер нь бол. Тэгээ ингээд чадж байгаа нөхдүүд нь ингээд дэшиг унаад байгаа байна. Тэгээ хамгийн гол нь энд нэг алдаад байгаа юм байхгүй үнгүй. Оо, Impress усаа ажиллаа шүү. Ёнтас. $125 гэж энэ Impress. 140 level-с. За 130 level-с. Юу авах боломжтой вэхээр энэ юм байна л да. Ер нь бол энэ хоёр унах шанс хамгийн өндөр. Neon 2 усаа ажиллаа. $60. Одоо тэгээд тэдүүлээ үнгүй энэ зөвхөн үнгүй кейснээс авсан
скинүүд маань нийтдээ хэдэн доллар юм? 411 доллар. Энийгээ тэгээд миний хувьд бол татчих болохгүй, би яагаад гэвэл контент креатор нь учраас зүгээр хүмүүс бол ингээл татаад авна уу те. Яа нуу юм өстой юу юм бэ нэр та нар нэр те. Эндүүстэй. Тэгэнгүүт би шиг энэ Neon 2-ыг хийчих. $60 скин 200 хүн оролцсноо. За энэ 100-аас дээшээ долларын скин болоод ирэхээр 200 хүн оролцохоор мөнгөнд дүн арай өөр болоод ингэчингүүт $3 болчихж байгаа. Гэтэ яг $3-оор угаасаа хүмүүс ийшээгээ оролцоход ойлгомжтой байдаг л да. Гэтэ жоохон энэ $2 оролцооноос жоохон удаашралтай л яв. За дахиад нэг covert item олж хийгээд тэг бичлэгээ өндөрлүүлээ да. Covert хамгийн сайхан ундаг. Яа би энэ кейсийг сүрүүлсэн те. Энийг нэг сүрүүлэх үйдүүлээ. One more time тийм ээ. $34,000 байгаа. Гэтэ би энэ дээр одоо сүрчж магадгүй заа ер нь. Сүрүүлчих магадгүй. Pandora гэдэг юм. Хамгийн үнэтэй кейс нь байгаа. Сүрсэн манайхаа. Энэ кейсийг дардаг нэг шалтгаан энэ левел айгүй хорд явт. Тэгээ тэр бол нэг хамаагүй шүүх. Covert ихтэй ч одоо ямар юм байна. Code гэдэг кейс байгаа юм шүү үгүй юу? Аль хаана? Джон дийшлүүлтэй. Наач. Доошо. Доор. $10. Виза. Энэ зөвхөн бизонууд л унж тийм ч юм шиг. Энэ кейс ч угаас хаагдсан юм. Наач cover дунд кейс байсан юм шүү. Тэгж таалаа. Магадлалтай тий. Тэ. Wild сайхан скин шүү Wild тус. Ойрд бэлэгийг ганц бэлээ хийчтэй. Энэ оноо хий. Oh my god. Hydroponic. Карамбит үгүй юм чи ашиг хийгээ гараад ирдэг юм уу? Би ашиг хийгээгүй байна зүгээр гифт нэгсэн юм аа хөө. Шиба. Эскор нэг асма болж. Баярлалаа та бүхэнд асма унлаа, Vaporwave унлаа. Асма 2-ороо унлаа. Ямар гоё юм бэ? Биднийг зайлуулад энэ хоёрыг гифт рүү хийгээ жижи. Battle Scarlet. Яг Battle Scarlet. Гэтэ cover ч тэ та 3 dap хийгээл нэг item штэ тий. Оба. Жижи. За ийм сайхан боломж байна. Ийм сайхан.